Их Монгол улсын задрал. Хаймиш хатан. За, миний нэр Овгол Хаймиш. Огоол гэдэг нь энэ би гэдэг утгат. Хаймиш гэдэг нь хөвөн гэх нэрт. Манай гэрт гагц хөвөн байгаагүй тул миний нэр хүсэх эцгийн минь зоргоор энэ бод эрэгтэй хүүхэд гэдэг нэртэй хүмүүн болж төржээ. Миний нэр эрэгтэй хүүхэд гэсэн утгатай. Хе. Тийм учраас би бээр хөвөн хүүхэд шиг бүстэй мөн зулаан онгорхой зүстэй явж өсчээ. Гэвч энэ биеийн хөх ургаж эмэгтэй дүрийг олох цагаасаа эхээ дагаж ёсыг сурчээ. Эцэг минь ихтэй минь булаалдаж хүү байж баатар болгож өсгөн гэхэд их минь охин байлгаж хатан болгож өсгөн гэх тэмцэл дунд би хаан хатан ухааны аль мөн чанарыг суралцаж өссөн танхил нэгэн охин. Бутаахан удгүн айлын ганц юм уу? Хаймиш хатан. Айлын 9 охины отгон нь. Тиймээс эцэг минь ядаж нэгэн охиноо хүү шиг өсгөе гэх сэтгэлтэй. Би бээр чоноос отгийн гарвалтай, чоноос отгоос гагц ир байх нь манай эцгээс гадна хорч ноён байна. Аянгат. Таныг түүхэнд ойрд гарвалтай гэж бичдэг. Бас зарим нь таныг Чингис хааны гүнж чичээхний охин гэсэн байдаг. Тэгтэл та чичээхний ах өгөөдийн хүү гүйхтэй суучхад байх юм. Хаймиш хатан. Гүйер юу яриад байгаа юм? Ийм ойрхон ах дүүсийг суулгаж цус ойртуулах нь уу? Удам бузарлах нь уу? Миний өссөн нутаг бол ойрд. Бид дөрвөлгээр ойрдод очиж аж төрсөн. Жамуухай сэтсэн 70 тоогоо чанаж чонсын хөвүүдийг үгүй хийхэд эцэг минь ойрдод аж төрж амьд үлдэж чадсан. Ойрдод эцэг минь ихэд нэр төр сайтай төрийн зөвлөх учраас эзэн дээдэст би тоогдож хааны урагтай ханилсан билээ. Эзэн Чингис хаан ач өвөөнийхээ эр шансыг нь шалгаж эрхий чигчийг нь тосдох зан үйлээр явж байгаад эцэгтэй минь тааралджээ. Би ач өвөөнөө эрийг шалгаж шансыг нь мялаж явна. Харин та юу хийж байна гэхэд би бас хөвөнөө дагуулад ан авлаж гөрөөлж явна гэхэд анх таарчээ. Эзэн дээдсийн ач хөвөн энэ ямар сонин хөвөн бэ? Яагаад боожгоогүй байгаа юм бэ гэж эцэг ханаасаа асуужээ. Учир нь би модны араас бие хөнгөлчхөд гарч ирээд төд удалгүй таарсан учраас тэр юм. Тэгэхэд эзэн Чингис хаан эцэг рүү минь их муухай харахад голомтод минь хөвөн заяагаагүй тул засал хийж цээртэй охин байгаа юм аа. Тиймээс эр охин Хаймиш гэжээ. Дээдэс Тэнгэр мөнжгийг нь мартчихсан юм бол чи хүү гэж нэрийдээд хэрхэвдээ гэд ихэд шолсон юм. Тэгэхэд эцэг маань хидийдээ мөнжгөө ам хагцсан мартчихсан ч гэсэндээ хөвөнийг чинь давах бядтай нэгэн гэж хэлв. Ингээд эзэн Чингис хаан миний эцэг хоёр мөрий тавьж хинийх нь бяртай болохыг үзсэн юм. Ингээд бидэн хоёрыг барилдуулахад багаасаа иршүүд хатуу сурсан бибээр хөвөнийг нь шидчихсэн. Эзэн дээдэс бараг л та эр боллоо гэж ихэд инээж байгаад. За тэгвэл сэц мэрэгнэрээ хэр хүү юм бдэ гэж яжлахад ааваасаа сайтар харавнаа гэж. Ингээд бид харавхад тэнд нэгэн сарт шувуу нисэж байв. Хоёул онилж харавхад миний сум унчхаж. Эзэн дээдэс мөнтэй хүү болох шахав гэвэ. Гутдах удаадаа хүү байж чадвал би чамайг хүнлэн биширч өөрийн сайдаа болгоё. Хэрв чадамгүй бол би охиныг чинь авъё. Охин болгож зүсийг нь гойж бүсийг нь авч аж төрүүлъю гэж эзэн Чингис хаан хэлсэн юм. Эцэг минь зээ тэгвэл чи намайг мянгатын ноён болгох тугай. Хэрв чиг миний охин алдвал зээгээ би өгтүгэ гэж гин. Ингээд гутгаар наадгаа нь эм хүмүүний хийж чадахгүй зүйл байсан юм. Босоогоороо шийх. Залхай аргатай эзэн Чингис хаанд ингэж монжуулж би өндгөн сүй тавьсан домогтой юм аа.
ураг барилдсан түүх бодол ийм. Ингээд эцэг минь эзэн Чингис хаанд "За тэгээд хүүгээ талбах уу" гэхэд "Чи өөрөө охиноо хүү гэсэн юм чинь чи өөрийнхөө хүүг манад талив. Миний хүү чиний охинд унаж охин заяатайгаа баталчихлаа. Тиймээс чи хүүгээ талбиж манад аваач" гэсэн. Ингээд би хүү болж Гүйг хаан охин болж би Бэриндээ очиж талбигдсан хүүхдээ юм да. Эцэг минь нэгэнт хүү гэж уучлсан учгаа тайлбарсан ч ир болсонгүй. Чи манайд хүүнээ авчраад бэрээ гуугаараа гэд эзэн дээдэс дамшиглаад л яваад өгсөн юм да. Энэ учиг болоход эцэг минь ихэд минь очоод болсон явдлыг хэлэхэд их минь ихэд талархаж хувьтай сайхан охин юм аа гэхэд эцэг одоо бид хүргэн хүүд талбах гэж байна гэхэд их минь охин байж хүргэнд талбигддаг золгүй хувь заяатан юм да гэж уйлж байсан гэдэг. Ингиж нэгэн цагаан адууг нь мөнгөн имэйлээр чимээд намааг эр хүмүүний ёсоор нум саадаг агсуулаад бяцхан илд зүйлгээд хэрэн хуяг агсуулаад авч явсан. Эзэн дээдсийн хориг газар, ариг усны хориг газар бид очсон. Ингээд эцгийг маань бүгд л хүүгээ дагуулсан нэгэн язгууртан явж байна гэж сэтгэж байсан. Хинтээ уулзноо гэж нэгэнтэй хүмүүн эрэхт нь учгаа хэлэхэд эзэн дээдэс тэр холоос нь тэрэгт асар гэрээсээ гарч ирээд даллоо. Ингээд тэнд зам хааж зогссон хүмүүс жим тавьж өгч ихэд сониучлан харж бид мориноосоо буугаад эзэн дээдсийн өргөө рүү алхасаар ороход эзэн дээдэс Гүйг ач хүүдээ бортоо малгай охин дээл өмсүүлчихсэн байсан. Тэр цагт Гүйг нэртэй байсангүй, бүх гэдэг нэртэй байсан. Тэгээд охин хүүхдэд унсан тул чи цээр нэртэй, охин нэртэй болно гэж Гүйг гэж нэрийг сольсон ясан тийм. Аянгат Гүйг гэдэг нь охин нэр юм уу? Ямар утгатай үгүй? Хаймш хатан амтны зулцаг голчлон тэр үед охидод өгдөг нэр байсан. Аянгат тэгээд тэр үед Гүйг хаан уурлаж байсан уу? Намайг охин хувц өмсүүлээд гэж жаахан байсан болохоор учрыг сайн ойлгоогүй юм уу? Хаймш хатан унсан нь үнэн, зэмлэгдсэн нь үнэн, бүр нэргээ хүртэл цээр нэртэй болгосон нь ихэд унтуухан нүднээс нь нулимс бүндгнэн урсаж их эцэг хоёр нь эзэн дээдэст дурамчхан тэрэн гэрийн баруун талд нь зэмлэнгүй харан бас хөвөнийг нь унагсан намайг өгөөдөө хаан дөрвөн хатан хоёр ихэд сонжин харж байсан. Мөн ийм учиг болсон тул их хатад бас ирсэн байсан. Иесүгүн хатан, бүү эртэй хатан хоёр байсан. Мөн овлон их байсан. Тэгээд энэ нөгөө эр охин ч нүү гэж бүүртэй хатан инээж хэлсэн. Тийм ээ, энэ нөгөө эр охин чинь хүрэгдэд талбигдахаар иржээ гэсэн. Эцэг минь Гүйгийг гуйж инжинд нь цагаан морь өгсөн юм. Ингиж би дараа нь гуйсан ёсороо эр болсон. Энэ цагаас би гэртээ харсангүй. Аавд минь "За охиных чинь бид авлаа. Монгол ёсонд хөрөнгө өгөхгүй бол хүч өг" гэдэг. Бид чиний инжийг басаж байна. Тиймээс хүч болгоод авлаа гэж эцгийг минь явуулсан. Харин бид нэгэнтээ наадгаа болгож хөвүүнээ охиноо хөвүүн ёсоор авчирсан ч заяат тэнгэрээсээ эдэн им заяатан учраас охин ёсоор бид чамд инж явуулъя гэж эцэгт минь 6 тэмээ ачаа өгч явуулсан юм. Тэгээд насанд хүрэхэд нь ахин 3 тэмээ ачаа өгнө. Баг байхын сүйн энэ. Их болохын сүйн тэр. Нийт 9 цагаан тэмээ ачаа болж их хатны ёсоор авъя гэж эзэн дээдэс хэлсэн. Ийм учраас эцэг их минь дахиж надтай очраагүй юм. Би бээр хүүгээр өсчихсөн учраас уйсангүй. Харин Гүйг над дээр ирээд "Чи аавыгаа дагаад явахгүй мүү? Уйлахгүй мүү?
Аав чинь чамайг орхичход байгаа босуу гэсэн. Ингээд бидэн хоёрыг нь өндгөн сүйн ёсоор гар гарыг нь нэг нэгэндээ атгуулж нөгөө гарт нь нэгэн өндгийг хавсруулан атгуулад галын дэргэд яслуулан мөргөж өндгөн сүй тавьж байсан ёстой. Бид барьсан өндгөө галын бурханд яслуулад өндөр тэнгэрт шувуу болоогүй үр биднийг ивэж хайрлаж эрэх цагт тоонот гэрт эхнэр нөхөр болох ёсыг гүйцэнэ. Галын бурхан минь гэж хэлж байсан юмдаг. Бутахан удгун. Тэгээ тэр өндгөө дараа нь яадаг юм бэ? Хамиш хатан. Ижи авдаа өгнө. Энэ нь алт мөнгөөр өндгийг дуурайлган хийсэн эд байд юм. Үнэн дээр бол охин нь авдаг. Тиймээс гүйг хаан авсан юм. Ирчүүдийн наадгаа хитэд гарсан нь энэ байсан. Эцэг минь явсны дараагаар уулан их ачхүүгээ авч. За чи бүсгүй ёсоор гэргийт ир болсон ч эрийн ёсоор голомтой сахих үр гэж үсийг нь ахин хөвөн дүрд самнаж охин бүсийг нь тайлж хөөн хуйгийг нь тайлаад эр хүмүүн шиг болгож чи хичээхгүй бол эмийн дор ороод байвал нэг насаараа өдий ихнэр хүмүүс шиг явна шүү. Эцгийнхээ дэргэд өвгийнхөө дэргэд эр шанцаа харуул балчир минь гэж загсан юм. Тэр гарагаас гүйг хаан маш их хичээх болсон. Ингэж шийтгүүлэх болсон учирч бас учиртай. Анхлан би энэ гүйцлээ гээд анд гарах цагт нэг ч ан авлаж чадаагүй. Хоосон ганцаглаад буцаж байхдаа эцэгтэй минь таарчээ. Тийм ч учраас эзэн дээдэс ядахтаа тослох ангүй болсон ч тос чанах охинтойгоо буцъя гэж сэтгсэн тэр байжээ. Ингээд ан авлаагүй хүүхэн агнчихсан гүйг хаан болсон юм да. Намайг бүртээ хатан инхрээлэн аваад заа чи хэдийдээ бүстэй үр шиг ирсэн ч бүсгүй үр шиг яслах учиртай. Би чамд бүсгүй үр байхын учрыг зааж өгье. Өнөө гаргаас нь чи намайг ижи гэж хүндэлтгвэ. Би чамайг гүнж үжин хатан болгож өгье. Тиймээс чи дуртай өнгөө хэлнэ үү гэсэн. Би дуртай өнгө гэж юу байдгийг мэдэмгүй гэхэд бидэн олон янзын торхтой чамд дээл урлаж өгөх гэсэн дуртай өнгөө хэлнэ үү гэд өөрийн орд өргөө рүү аваачаад эрээн торгыг тэр дэлгэн харуулсан. Би бүгдийг нь хараад анх удаа ангийн үснээс өөрөөр бүсөөр хувцас хийж болдгийг нь ажаад юугаач хэлж мэдэхгүй. Охин хүүхднүүд ийм сайхан ганган торго бүсийг өмсөж зүүдэг гэхээр таата сайхан санагдаж охин босон заяандаа тэгэхэд анх удаа баярлсан. Өмнө нь эцэг маань дандаа зэмлэж хүү байхгүй яавдаа гэхэд би өөрөө хөвөн сэтгэлтэй байсан ч эм хүмүүний жаргал эрээн бүс даавууг хараад охин байх дуртай болсон. Хоёронтой жил хичээж байж зуршсан, зуршлаа гисэн. Хамаа намаагүй биеэ хөнгөлж, хаа дуртай газар шүлсээ нулимж, ханхайж занхайж суудаг. Эрсүүдийн дунд ижилхэн хутаг гаргаж ирээд л махруу дайрдаг зангуудаа засах гэж хоёронтой жил болсон шүү. Эм хүмүүн авир догшин баатарлаг байж болно. Гэхдээ инхри ээж болж эвийн үрсийг хайрлах учраас тийм байж боломгүй гэж учиглаж ёстой сууж цэгц байхыг тэгхэд заалгаж зүрх сэтгэлээсээ хатангоо үзэсгэлэн биширсэн учраас их дэгийг сахигч хатан болсон учигтай. Гэтэл хатан хүмүүн байлдахын цагт баатар байх ёстой гэд харвах болоод барилдах, сэлмээр уралдах жишгүүдийг юр орхисонгүй. Үсийг минь угаагаад, хувцсыг минь солиод, хоёр салаа гизэг үс урахтал толгоо болттой явсан. Хөвөн үрс шиг зулгай хоосон байсан учраас үсээ ургуулах гэж их зовсон. Тэндих бүх охид надад дурламгүй. Ахыг минь унгаасан гээд эгчд болвоос дүүг минь унгаасан гээд чичлүүлэх учраас эм хөст нь бас нилээн дургүй. Яхаараа ирээ зогчихгүй хэрн үгээр цохилдож байд юм. Түүхтэй гээд зайгаа барилдаж хүмүүнтэй дотн болсонгүйч. Хандлах заяаныхаа гүйхтэйгээ их хүчгийн сэтгэлийн энерчлээ ирж дотнчлон тасжээ. Бид хоёр ингэж л өслөөдөө. Охин дунсан ялаараа бие хичээж Идэр Баатар болсон гүйг хаан
олон ч жанжид, олон ч баатрын уйланд алдар суугаад урсгасан. Харин би эр хүмүүн гэж ирсэн ёстой тул эм хүмүүн болж, эм заяаг тэгшилж, хатан хүмүүн ямар байх ёстой түүн шиг ижи өмнөдийн нэг ч ёсыг зөрчиж байсангүй. Биеэ даруудаа авч, амаа үргэлж жимэж, ёс байвал өндөр дугаар яр гэдэг үгийг сахигчлан явсан. Аянгат та Гүйг хаантай хамт өссөн учраас Гүйг хааныг их сайн ойлгодог байсан бах та. Хаймш хатан тийм ээ, би охин ургаа тийсэн ч Гүйг хаантай хамт аян дайнд мордож, жанждын үйлэнд туслалцаж, засаг төрийг нь хамтдаа байрлалцаж, хаа явах бүртээ хамтд байлаа. Ураг тээхэд ургаа гэмтээчихгүй тулд аян дайнаас хоцорч ахын үйлтэй холбогдсон. Бутахан үдгүн хэдэн хүүхэдтэй байсан бэ? Хаймш хатан бид нь 14 хүүхэдтэй болжээ. Тэндээс амьд үлдсэн нь байна. Хороогдсон нь ч байна. Идэрхэг баатар болоод эр цэргийн албанд нь амиа алдаад эхнэр авч удаагүй өрөж байна. Эцгийн сентийн хороос хорлогдсон үрч байна. Эхнэр хүмүүний заяанд төрж хард мордсон нь ч байна. 14 охин хүү төрүүлж энэ голомтыг дуу хуураар дүргэж байсан. Яг өөрийн биеэс төрсөн нь энэ. Эд 14-ийн 2 нь ихэр. Аянгат өгөөдөө хаан дөрвөн хатан 2 танд хэр ханддаг байсан бэ? Хаймш хатан өгөөдөө хаан баг ахугаас минь хөвөнийг нь унгаасан гээд хөвөний минь нэрийг цээр болгосон гээд надад их ааштай байна. Голомтод гарсан ууган хүү байтал охин дунаад шазуураа алдаад ямар нэмэр байх вэ? Хаа газараас гарч ирсэн догшин сахиус учраас чи миний үрийг унгаанам гээд надад уурлаж аашилсан учраас би өгөөдөө хаанд очих дургүй байсан. Эзэн дээдэс эмэг ээжийн 2 моноос зууралдаад тэдний гэрт нь бас нас биед хүрсэн цагтл золгож очно гэхснээс баг ахуй насандаа ойртон дотносож байсангүй. Дөрвөн хатан авир сайтай, чихэр боо, эрдэнэс алт харамгүй өгнө. Дөрвөн хатны орд өргөнд бид очиж зөндөө наадаж тоглоно. Олон ч наадгаа тоглоом ариун байлаа. Тэрбээр хүүхдэд ер ёс заадаггүй. Эрхлүүлж тоглуулад инүү тэрүүгээр гүйлгэж байхдаа хараад их л гонигтай царайгаар ширтэж суугаад сэтгэлийг нь юу өвтгөж байгаа юм бол гэж би их гайхдаг байсан. Гүйж тоглож байгаа хүүхдүүдээ хараад л уйтгартай царайлна. Уг нь үрсээ хараад баясах ёстой байтал юунд тэгэж гонигддаг байсан юм бол доо. Өндгөн сүйний охтыг хамтд нь авчраад л өдөржингөө наадуулна. Харих замд нь ордондоо байсан эрдэнэс элдэв чихэр гойхон ховор нандин зөвлүүдийг нь ихэнтэй өгөөд л явуулна да. Дөрвөн хатантай учиг зөвлөлдөж байсангүй. Үг хэлэхгүй, харж сууж хүүхэд баясахаас өөр зүйл хийдэггүй хатан. Хэлэлцэн гэвэл өгөөдөө хантаа л хэлэлцдэг. Бусдаар хүмүүний ёсыг заа гэдэл дагаж байдаг. Зөөлөн авирт хатан болно. Харин дөрвөн хатны ордны шивгчд хяад их тогшин гүйж харайж байгаад хаяада би хэрэг тарьж үнэт ваар савыг унгаж хаглана шүү дээ. Энэ нь нэг биш удаа байсан. Тэгэхэд биднийг ирүүдэж заамдаж аваад л дөрвөн хатны өмнө сөхрүүлж толгойг минь газарт хүчтэй мөргүүлж сөхрүүлдэг байсан. Тэгэхэд болохгүй гэд дөрвөн хатан аашилж явуулдаг байсан юм. Тэгэхдээ биднийг ивэ гэд босгохгүй. Хэрэг хийснээ мэдж байгаа зү. Чи төлөөрэй. Эцэг гэхээсээ авчраарай гэж загнана. Тэгээд би хагархаа шаазангаа өртлөөд эзэн Чингис хаан дээр нэг удаа очиж байсан. Би өөрийн биеэр хагалсан нэгтээ харин гүйг 3 таа хагалж байсан. Гүйг хагалсан шаазангаа өртлөөд өгөөдөө хаан дээр очино. Харин би эзэн Чингис хаан дээр очино. Үүнийг хагалчихсан төлг гисэн гээд. Эзэн Чингис хаан муу шаазан шавраас болж хүүхэд зоогоод алив тэр сан хөмөргөөс 10-ыг авчраад хараалт дөргөн рүү шид гин.
Тэгээд хэвтүүл ах нар тэрийг нь аваачаад дөргөөн идээ ав гэд албаар чулуудаж шитгэхэд нэгэн ч газар бүтэн буудаггүй байсан да. Аянгат тэгээд дөргөн хатан юу ч хэлж чадахгүй юу? Хаймаш хатан юм авсан юм чинь юугаа хэлдэм бэ? Буцааж өгснийг тэр нь мэднэ шүү дээ. Аваачж өгснийг эзэн хаан мэднэ шүү дээ. Харин Гуйг хаан бол яг ижилхнийг өвөрлөөд ижидээ аваачж өгдөг байсан гин. Эзэн дээдэс өсөх цагт минь эрхлүүлж энэ өргөө хотолтой байвал үрс биднээр наадаж тоглолж алжаал ядаргаагаа тайлдаг байсан. Тийм ч учраас эзэн дээдстэй би бээр болоод түүний баг 5 охин надтай нас ойролцоо гэвэл алагаа хитгэнтэй дүүгээр бид их ойрхон байсан. Тэдэнтэй их наадаж дээр доороо гарan эзэн дээдэс бүр өөрөө морь болж алагааг нуруундаа онуулаад янцхан давхин гэж тоглодог байсан. Би амаа дараад хаан хүмүүн байж морь болохоо болооч гэд уйлдаг байсан. Харин өвгөөдөө хаантай анх уулзсан гарагтаал хөндөй байсан учраас юр очие гэж бодож байсангүй. Гуйг намайг аав зөөлхөн сайхан гэж авч явахыг оролдоно. Тэгэхэд чамайг унгаасан гэд надад юр дургүй хэрэггүй гэд би ис очино. Их ёслол дээр л тааралдаж минд мэднүү гэхээс өргөө хотолд нь очиж тоглож наадаж байсангүй. Харин өвөөдөө хаан Гуйгээ дуудаад хөвүүдээ тойруулаад эзэн хаан шиг бас их тоглон наадах дуртай. Томоо гэгчин ширдэг дэвсэж байгаад хөвүүдтэйгээ өдөржин шүнжин шагаа харуулдаж тоглоно. Мөн шагаагаар жанжин цэрэг болж тоглоно. Би танаа ус руу дайрна, хан хэрмээ бартхаа гэд. Би хаяа хизээ Гуйг гарч ирэх болоо гэдэл хаяагаар нь хараад хэвтэн шүү дээ. Хэвтүүлүүд намайг чи зайлаач гэд хөөн. Би ир нөхрөө хүлээж байна. Байж вэ гэд өшөглүүлэн хүлээн. Тэгэхэд өглөөнөөс өдөш хүртэл жанжин болоод баатар болоод хөвүүдтэйгээ тоглоод л байна. Тэгсээр агаад би хаяанд нь унтчихна. Тэгэхээр нь хэн нэг хэвтүүл турхаг намайг тэврээд л бөөртэй хатны өргөөнд аваачиж нойрсулдаг байсан да. Аянгат та жаахан байсан ч ир нөхрөө хүлээж байна гэд хэлдэг байсан юм уу? Хаймш хатан. Тэгнэ. Угаасаа надад энэ чиний ир нөхөр шүү гэж заачихсан. Чи өөр эрэгтэй хүүхэдтэй тоглож болохгүй. Тэгвэл чи садар болно, янхан болно гэд. Хүй тийм муу бузартай юм болж заяагаа гутаахгүй гэд гагцгүй ихтэй л тоглоно. Өөр ир хүүхэдтэй тоглохгүй. Өөр наадах хүүхэд гэвэл шивгчин охидтой тоглоно. Мөн хааны баг өөрийн үе тохидтой ойрхон тоглоно. Алагаатай их ноцолдно. Алагаа хожим нь бих болсон. Тэр бас их иршүү тохин бидэн хоёр санаа зовох юмгүй барилдаж, ноцолдож, харвалдаж, наадалцаж, хамт ан гүрүүнд явж, хулгаагаар гэрээсээ оргож, хээр очиж майхан барьж, тэндээ хоноглож, хатан сургалтаа суухгүйгээр хээр аж төрж ихэд сахилгуйцдаг байсан. Тэгэхэд 12 хавартай байлуу та. Хатан сургалт гээд өдөржингөө жөмбөр бай, тэгш бай гээд тиймч юм сур, тэнгэрийг ширт, эмч юм сур, газрыг хар гээд түүхтэй шүү дээ. Тэгэхээр нь бит хоёр орхсон юм. Нум саадгаа аваад, жижиг илдээ аваад, морь унаад л тутаачсан. Алгаа майхан авч, би тогоо шанаг аваад, хүрээ буудлаас нилээд хоол морьныхон тамирыг барагттал давхиж нэг ойн захад усны ихэнд очсон. Газарт эрдэмдээ сайн байгаагүй тул ямар ой байсныг нь мэддэггүй юм. Тэндээ өнөө асар майхнаа барьчгаад хит хоног жарган эцтэй. Хичээл хийхгүй им хүмүүс шиг бай, ингэж нарийн бүсэл цээжээ ороо. Бүсээ зүгээд зэмлүүлээд байхгүй. Хөвөн өршиг дээл өмсчгөөд охин өстэй учраас нөгөөтгөө маш нарийнхан жижигхэн сүлжиж толгой дээрээ боогоод эрэхтэй малгай өмсчихсэн. Хүмүүн харуул идэр залуус гэж харниз. Тэгээд эндээ хөөгөр жаахан хар сахалт тавьчихсан. Холоос харуул эр хүмүүн гэж харна. Сахлан дөнгөж ургаж байгаа эр хүмүүн шиг. Тэгээд аль болох бүдүүн ярин шүү дээ. Хай гэдэл.
Аан хийгээд л тэндээ өдөржин шүнжин элдвийг яриад л барилдаж наадаад л ирчүүд харчууд хээр хөдөө юу хийдэг яг тэрэн шиг л хий дими баахантай байсан. Гэтэл нэг өглөө сэртэл майхан алга болчихсон байна. Эзэн Чингис хаан: "Дээ, та хоёр шиг ир байхгүй. Ингээд алууллаа да та хоёр" гэд. Ир хүмүүн байж манай харуул гаргадаггүй муухгүй доо та нар босчий гэдэл. Бутахан удган: "Харуул манай та нарыг яагаад мэдэхгүй явуулсан юм бэ?" Хаймш хатан: "Сэм гарan шүү дээ. Охин хүүхдүүдийг бие засах гэж байвал харуул манай харж болохгүй юм чинь тэднийг буцах замд нь бэлдсэн зүйлээ аваад л тутаана. Тэд нарыг нэг аргалахтайгаа шүү дээ. Нүд хариулж жаахан холцоор байгаад л тутаачихсан юм. Тэгээд харуул манай хийж сэрэмжтэй унтаж чадахгүй та хоёр гээд эцэг дээдэст баахан загнуулсан да. Ингээд цаазаар авагдлаа та хоёр толгойгүй. Одоо та хоёр толгой мэдэж үйл хийхгүй гээд. Үүнээс болоод алагаа бихий өөрийн зургаар эр хүмүүн авах эрхээ алдчихсан юм. Өмнө нь эзэн хаантай сэц булаалдаад хэрвзээ ялбал алагаа бихий өөрийн дуртай хүмүүнтэйгээ ханилна гэж ам өгсөн юм билээ. Тэр ч наадгаандаа яалж өөрийн зургаар эр хүмүүн авах хэрэгтэй байсан авч надтай оргоод тэр эрхээ асуулчихсан. Чи миний ханил гэсэн хүмүүнтэй л ханилаарай гэж эцэг дээдэс хэлсэн шүү дээ. Алагаа бихий өчиггүй заа гэдэл. Аянгат: "Та хоёрыг их хайждээ хулгайлуулчихж гэж бодсон бах та." Хаймш хатан: "Мэдэж байсан мэт бодоход бутахан удгун. Тэгээд алагаа хинтээ суусан бэ?" Хаймш хатан: "Онгуудын идүүгуудтай ханилсан." "Аяа, онгууд чинь бүгдээрээ идүүгүүд нэртэй төвхтэй хүмүүс." Аянгат: "Алагаатай хоёр хатны сургалт дээр бас загнуулсан уу?" Хаймш хатан: "Тэрнээс чинь болж 108 удаа шилбдүүлж 6 өдөр гараа дээшээ өргөх ялтай болсон. За гар өргөхч яхав дээ. Шилбдүүлэх л муухай хорон байсан юм. Бид хоёрыг бас шивгчэн бүрээр чимхүүлсэн. Зарим шивгчэн аяархан чимхэн, зарим нь бол өсөлсөн юм шиг хатуу чимхэн шүү дээ. Тэгж бүх хүмүүнээр шийтгүүлсний дараа гайгүй болсон доо." Аянгат: "Таныг оргоод ирэхэд Гүйг хаан юу гэж хэлж байна уу?" Хаймш хатан: "Гомдчихсон байсан. Гомдоод надтай хугас жил хэртээ ярьсангүй. Учиглаж хэлэхэд үг сонсохгүй дутаагаад гомдож тунирхаад хугас жил хэртээ гомдож хугас жилийн дараа өвөлж болсон. Бид нар зуны идэр цагаар л наадны цтэй өвөл их шөөхөднөө тусаад өвдсөн юм. Халуурч бүлээрэхэд хажууд нь байж гарыг нь бариад жингэн сольж тавьж тэгж байж анх үг дугарлаа. Муухай гэд тэгжил хэлсэн юм да. Хе. Тэгэхэд хайж явж болохгүй, хэдий надад хайртайг нь ухаж ахиж ийм алдас гаргахгүй өргөлж түшиг болно. Хаа газар чинь хамтад байя гэж. Тийм учраас хамтдаа дайнд явж, хамтдаа аж төрж байх авч би хээлтэснээсээ болоод хамтдаа байж чадхаа байсан юм. Тэгтэл эр хүмүүн байж эхнэрийнхээ хээлийг дүүртэл хамт бай гэж болохгүй юм чинь аргагүй дээл хагцсан да. Анхлан хагцахад хэцүү байсан. Үргэлжид наран саран сүүдэр лугаа адил хамт байсан болохоор нилээн л гүйрсэн. Гэр хөнгөө болоход хоосон оргиод өнөө төм төчигнэж бум тажигнаж байдаг хүрээ чинь хоосорчихсон юм шиг л оргиж уйлна. Маш их сананаа. Аянгат: "Та Гүйг хаан ээж хоёрынх нь хоорондын харилцааг хэлж өгөөч. Гүйг хаан болсон шалтгаан нь юу байсан бэ?" Хаймш хатан: "Намар болоход би бээр нилээн том болсон. 2 жилийн дараа анх туулын шугууд барьсан буурьтай хатны их сургуулийг очиж үзсэн юм. Ингээд Есүс гүн хатан намайг ихэд соёрхон хүлээн авч хачин чамин ингэсэг бүрийг нь зүсэнд минь төрхөж нүрийг минь анх удаа бодож утсан. Ингээд чи эрэгтэй биш, эмэгтэй л юм байна шүү дээ гэд тачхинтал инээн
танан цагаан том шүднүүдээ яралцтал гялбтал инээсэн юм да. Бөөртэй хатан хараад охин хүүхэд байсан юм аа гэсэн. Анх ёслох уйлан дээр Иесүү гүн хатныг хараад түүнээс хойш 200 жил хараагүй би 2 жилийн дараа туулын шугууд анх очиж үзсэн минь тэр. Ингээд сорхогтон хатан бэргэнтэй анх учирч байсан юм. Надаас нэжгээд игч бөөртэй хатны ихэнх хөлийг нь дааж хариуцаж эзгүүд нь тэр хэсэгт ноёрхож байдаг хатан байжээ. Ингээд намайг нь чи өнөө гарагаас соргогтноос асарна гэд бөөртэй хатан соргогтонд намайг өгөөд энэ балчир охиныг хатан болго. Энэ их хэцүү хөвгөд шүү. Оргоно. Тиймээс шүнд нь хүлж хонуулж бай гэж зарлигдсан юм. Энэ цагаас би соргогтон бэхийг жишиглэн суралцаж хатан ёсыг сурчээ. 200 жил туулын шугууданд байгаад бидэн хоёр насанд хүрсэн тул Гүйг хаан ураг барилдах уйл хийж бид дэр нэгтгэх ёс хийсэн. Эцэг маань намайг урагт барьснаас 7 жилийн дараа гэсэн үг. Сүүлийн 2 жилдээ би гүйцэж байх үедээ их хаттын ёсонд суралцаж Соркаugтен хатныг дагсан. Соркаugтен хатныг биширч, овлын ихийг биширч, бөөртэй хатныг биширч өссөн би гүцсний дараагаар зоргоор байх эрхтэй боллоо. Иймээс Гүйг хааныг дайнд мордох болсонд хамтдаа явж хэрвзээ уулгалах дайн болволж түүний цэргийн нөөш бүхнийг захирч хамаарч эзлэгдсэн улсуудын хамгийн сүүлийн хотод нь байж түүний дараагийн хотын зэхих хөлүүдийг хариуцаж явж араас нь дэмнэгч болсон юм. Энэ учраас бидэн хоёр их нутагтаа буцалгүй олонтой жил болоход эзэн хаан өөд боллоо гэд бид их нутгаараа халтхандаа дайраад л дараагийн дайн руугаа явсан юм. Баруун тишээ дайтаад арай ч үу эргэхэд зүүн тишээ дайтна. Зүүн тишээ дайтаад арай ч үу эргэхэд өмнө тишээ дайтна гэд ер бид их нутагтаа байх боломжгүйгээр олон ч дайн байлдаан хийж байсан. Энэ дайны хүлд дэр нэгтгэх хоног цөөн байсан учраас ураг төрөлгүй уджээ. Эхний дайнд би нэгэн хүүн төрүүлээд бөө эртээ хатанд өгсөн. Тэгээд ирээд байгаа дайнд явсан учиг хүүнээ 6 жилийн дараа эцэг хааныг өөдлөх цагийн хойд байна уу да. Эцэг хааныг орших цан үеийн дараа л харж өсөж томорсныг нь гайхсан юм. Ингээд хүүнээ аваад дахиад л дайнд явсан юм. Эцэг хааны үйлийг дөрвөлжүүлэх учигтай. Тэрч дайныг дарж тэнд ч гарсан бослогыг тэгшлэх ёстой гэдэл чөлөө өгөн хүн шүү дээ. Нилээд аслагдмал газар байхад эцэг хааны ёслолоос 6 сарын дараа Толуай хааныг хаан ширээнд ёслох жижиг зан үйл болно. Та бултаар үйлээ өргөжүүлдэг вэ гэх бичиг ирсэн. Сүр бадраахгүйгээр хийгээд болох юм байна. Ямартайч Толуай ах хаан болж байгаа юм байна гэж бодсон. Бид цааш өргөжлүүлэн газар тэлэх дайн хийж эзэлсэн хотоо тэгшлээд л нутгийн зөв рүү явж амжаагүй байтал Толуай ах өөдөлж гээд бичиг ирлээ. Бид яг тэр үед Толуай ахын үхлийн үед газар нутгаа алдах үгүйтэй наашаага төрж ирсэн дайнтай олж авсан газраа алдах дайнтай нүүр тулж байсан тул очиж чадамгүй гэдгээ ясалж хэлээд их дайнтай байгаа тул цэргийн хүчээ татаж боломгүйгээд Толуай ахын өөдлүүлэх ёсонд оролцож чадаагүй. Гэтэл мөн өмнөхөн Толуай ах өгөөдөө хаанд хаан ширээгээ өргөх ёслол болсон гэж тэр ёслолд ч бид эцэг хаандаа яс өргөж чадахгүйгээр дайтаж явсан. Бид эзэн хааны дараагаар 3 их ёсыг нь алгасчихсан. Толуай хааны хаан ширээ ёслол, өгөөдөө хааны хаан ширээ ёслол, Толуай хааны бие өргөсөн ёслол гээд ингээд тэнд төлөвшөж бид зүчи ахын ууган хүү бат ахтай дайнд явж байсан. Бат ахын авир эвдэрч бие даасан улс тусгаар орон байгуулна гэв. Их бэргэн энэ санааг нь дэмжиж хит хитэн удаа Гүйг хаан бат ахтай муудалцах учиг байна.
Төв улсад хаан төхнөөгөө байхад энд бас нэгэн хаан гарна гэж юу байх юм? Нэг нар мандаад жаргаагүй байхад нөгөө нар мандахыг та хаана харсан юм гэх зэргээр муудалцаж ингээд бид тэр баруун тишээ явах дайнаас цэрэгтэйгээ хөөгдчихсэн юм да. Тэндээ бид төвхний гэж байтал ойн иргэдийн цэргүүд орон нутгаа зорих болсон. Охид үрсийг нь бузарлаж орон хангааг нь хайрлалгүй шунал хийлэх чимээг аваад хэний төлөө зүтгэж юуны төлөө бид итгэж энхэн дайнд дэм боллоо доо. Ийм ахуйд бид дэмнэж чадамгүй. Эхнэр хүүхдээ бодъё. Элгэн саднаа эргэе. Их нутгаа хамаарай. Гисгэн олноороо бутсан түүхтэй. Тэдний зөв учигт гуйг бит хорсонгүй. Хуйл цааз ярьж хороож өгье болгосонгүй. Үнэн худлын чимээг өөрсдөө нэгтлахаар шийдсэн болно. Зүчи хааны их хатан их бэргэн бид нарыг сайшаасангүй. Их бэргэн л гин тэрийг нь харь үндэстнүүд эбэргэн гин ибрагаач гин ибрахаач гин. За тэгээд их бэргэн гэдэг үг нь олонч болсон. Тэр хатан Батхааныг хаан болгож тусгаар ус болгож төв болгох санаатай байсан нь тэр юм биз. Ингээд бид Батахтай муудалцаж мөн ойрод цэргүүдийг нутаг руу нь явуулаад өөрийн жанжид цэргээ аваад нутгийн зөвхт ирэхэд орхиж гарсан нутгаас минь тис өөр нутаг болчихсон байсан юм. Дайны хөлд бид хүүдээ төрүүлээд өсгөөд л биднээс ууган хүү маань 6 жил хол байснаас бусдыг нь хормоодоо чирээд л дайн дунд өсгөж явсан. Орхиод гарсан нутаг минь тис өөр болжээ. Бөмбөр цагаан гэрүүд биш, намхан тагзууд дүүрэн болсон байна. Ард олны найрсаг сайхан зан, аянчин гिचдэд сүү цагаагаа бариад огтдаг зан, бултаараа л алга болчихсон байв. Харин ч нялуун тамхины утаа, сархтын үнэр, балгадын ханнаас үнэртэж, дотор чихөөцүүлж бид Нанхиад аймагт яваад очсон байна уу? Монгол нутагтаа яваад байна уу гэмээр л байсан юмдаг. Ингээд эндхийн учгийг олох гэж бид нилээд цаг өрөх болсон. Эцэг хаантай зологоход энэ биеийн хөхөрчихсөн арх сархтанд дурлаж авгай хөхн наадуулаад ордон гэдэг нь эцэг дээдсийн үеэс хитрхи өөр болж өгөөдөө аавын 10 салаагаараа алт цуусан альва янзын шивгчд толгойгоо хаялсан их зантай хэвтүүлүүд бүр ёсоо халтсан байлаа. Гүйгч ихтэй уурлаж бидэнтэй гэр бүлийнхээ хамт байсан гүйгийн дүү годонч бас цусаар уйлж энэ миний Монгол орон юу болцоход байгаа юм бэ? Голомтдоо эртэл хин нэгэн харь хөвтчихсэн мэт энэ юу вэ гэж ихтэй уурлсан. Хөгжил гэдэг чинь инээгээд л уртад байсан зөөлөн дүлгүн хатан зэвүүн муухай инээдтэй тамхины муухай их эрхүүн шар шүдтэйгээр мансууруулах тамхи нэвт үнэртчихсэн. Нимгэн дээлтэйгээр бидэнд аашлав. Иймээс л бид дөрвөн хатантай тэмцэх болсон түүхтэй. Энэ өгөөдөө хаан эцэг арх уугаад толгойгоо алдчихаж их хатан хар тамхинд донтчихож ерөөсөө энэ байна. Тэгээд таньдаг мэдттэйгээ уулзахад авга ихч нар өөд болчихсон. Ахан дүүс хоорондоо тэмцэлдэж эцэг хаан эзэн дээцийг хүртэл энэ дотроос хорлогдсон гих ээрэн бусгай хов живүүд чихтэлсүүлж зүрхс шимшрүүлж бид их нутагтаа ирээд бараг 1 жилдээ цочрлоосоо гарч чадалгүй цосоор уйлж тэрхэн төвөөс холдож өгөөдөө хааны хөхнүүрийн ордноос холгүйхэн байх хээр талд гэрээ бариад жанжтаа цоглуулад жижиг хүрээ болон сууж энэ муухайгийн тухай ард иргэд ахан дүүс альва бүхэнтэйгээ холбоо сүлбээ байгуулж учиг асуусан юм. Үлдсэн их нутагт минь юу болж байгааг тэр баруунтай холоос мэдгүмгүй байсан мэд их нутагтаа ирээд юунд орчихсноо ойлгохгүй байлаа. Муухай бүхнийхээ шалтгааныг гаднаас эхлээд хайлаа. Энэ бүхний ард Фатимаг байна. Тэр завхай садар имэл эцэг хааныг хорлож их хатныг минь манруулж энэ төрийг
өөрийн яахны газар руугаа адил дүртэй болголоо гэж гоодон шууд жихөөцөж цэрэг аваад хөдөлсөн. Үнэн дээр бүхэл зүг чиг, бүхэл хов жив тэрл зүг рүү байсан юм. Энэ байна гэд гэрчлээд ирэх хөнгөө хэрн ихэс ахас нарыг алсан. Элдэвлэн тонсон. Эзэн дээцийг алсан. Инээ тэрэг хэрэг болж татар их хоёр хаттыг хүртэл нутгаас хөөчихсөн. Кавлан хатныг цаазалчихсан. Бөөртэй хатан оолон их өөдөө хальчихсан. Юу болоод байгаа учгийг оломгүй болсон байлаа. Бүхнийг мэддэг ахас ихэс хүндгэн бүхэн газрын хөрсөн дор нойрсож байгаа гэдэг үгийг юр хүлээж авч чадахгүй байсан юм. Эзэн Чингис дээдсээс хойш 5 жил дайтаад ирэхэд шүү дээ. Тэгэхэд эцэг дээдэс 7 жил дайтаад ирэхэд их нутаг минь байдгаараа л байдаг байсан. Энэ дайнд бид явж л байсан. Түүний дараах 5 жилийн дайны дотор л ийм явдал болчихсон байх юм. Гоодон уурсаж зоргоороо хөдлөөд үг сонссонгүй. Бүрэн учрыг мэддгүй байж дураар хөдлөөд алагдсан тул би Гүйэг хааныг байж вэ? Эхлээд Алтан ургийн хинхэн хаа газар байна? Ямар санаат байна? Тэр бүгдийг мэдчихэд хөдлийгээд асад цөлөгцөн гих соргогтон ихч рүү бичиг харилцсан. Хуучин төрийн ихэс хаттаас хамагтай дотнон тэрэл байлаа. Асад одсон Иесүү гүн хатны охинд бичиг илгээж мөн эцэг дээдсийн охид гүнжид эгч нартай дүү нартай бичиг харилцаж яг юу болоод байгаа, түр улс яаж захирагдах ёстой, одоо хэн хаан болох ёстой, энэ бүхнийг яаж цэгцлэх ёстой очгуудыг бичгээр харилцаж авч байсан. Отчгон ноён их зэрэгтэйгээ ирж нүүр тулан уулзан учирч учиг юу болоод хар сэтэл юу болоод байгааг анхааруулж хилээд боломжтой байж хөдлөхийг санаа болгоод өдлөв. Ингэж 3 жил болох хугацаанд бид хот суурьндаа байж хажуу хаяатгаа засаж байтал ерөнхий чиг гараад ирлээ. Ямартай ч энэ бүгссэн бүхнийг цэвэрлэх ёстой. Хинээс эхлэх, хэрхэн хийх вэ гэж бултаараа л хэлж байна. Энэ бүхэнд хүч хүрэхгүй алс хол цөлөгдчөөд байгаагаа ч өгүүлж байна. Иймээс урьж заалж ирээд нэг ёс гүйцэтгээд төрийн эргэлт хийж их хуралдаагаар далимдуулж энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй гэж тохиролцов. Яг энэ тохиролцоонд бэлтгэн байж байтал өгөөдөө хаан өвд болчихов. Аавда аминчхан өссөн Гүйэг хаан ихэд уйлан гашуудаж энэ хэрэг цаг хугацаа алдах болсон юм. Өнөө бослого зохион байгуулад төрийн эргэлт хийх бололцоо өгөө болчихсон. Толгойлох хүмүүс маань өөрөө уйлаад унахаар яаж төрийн эргэлт хийх юм бэ? Эцэг хаанаа аятай оршуулчихъя, дараа нь бол юу гэж сэтгэлийн гүн цохилтонд орсон тэр хэлв. Эцгээ алдсан тэр ихээ яалтай вэ? Энэ учигт сэтгэл өвдөн. Ингээд өгөөдөө хаанаа аятай оршуулад одоо Гүйгийг хаан ширээнд залгуулан суух болов уу? Тэгвэл их хуралдаа зарлах хэрэгтэй юу үгүй юу гэд бас харж болгоомжилж байтал дөрвөн их хатан өөрийнхөө биеийг хатан хаанд зарлаж өгөөдөө хаан ширээ залгах хөвөний нэрийг хэлтэл тэр нь өөд болсон тул миний би дараагийн хаан болтол түр барина гэд өөрөө гараад ирсэн. Дөрөвний өдий болтол цоглуулж тэжээс нь түүний тойруулж төвлүүлж байсан ихэс сайдууд шууд дэмжиж л хаан ширээ залгуулчихсан. Эцэг хаан байхад л ордонд бид арай гэж ордог байсан байтал их гагцаар төр барихад дотор нь орох бүрч хэцүү үсттэй. Тэр ордлоор л дүүрэн таньж мэдэхгүй гадныхан хөлхөлдөж зэвүүн муухай хардаг шүү дээ. Ингээд л бид дахиад төрд ойртож чадсангүй. Хотынхаа хаяанд нь байгаа хэрн хотод болох хэрэг явуулж байгаа бодлогыг ер мэдэхгүй явна. Иймээс бид за ер нь гадаад бодлогыг татаж доторх хуулиа тэгшлэх учиртай юм байна. Энд тэнд төлөвлөсөн дайнуудаа түр хэдэн жилдээ 20. Одоо эзэж байгаа хотуудаа байрыг нь тэгшил
3 жилийн дотор үүнийг багтаагаад буцаад их нутагтаа ирцгээе. Явсан өрлөг жанжид минь, явсан ахан дүүс минь гэдэл энэ төвд болж байгаа бүх бичээсийг өгөөд л бүх алтан ургийнханд түгээж хуучин өрлөг сайд бүхэн рүү сацсан түгээв. Ингэж алтан ургийн гих тодтголтой бидэн 3 жилийн дотор харь улсад байгаа бүх явдлаа тэгшилж байж заав гаргаж олуул буцан ирцгээж баг багаараа дөхөж ирээд төв ордныг бүслэн амьдрцгаах болсон учраас их хатан дөргөнг шахаанд оруулж чадсан юм. Холын дайн байлдаанаа зогсон хүчээ эргүүлж төвлөрүүлэх болов. Хуучин өрлгүүдийн ууган хөвүүд мөн настай өрлгүүд ирлээ. Хуучин сайдууд илж болгож явуулсан соргогтон хатан цагаатай хааны үр хөвүүд, зүч хааны үр хөвүүд алтан ургийнхан ирэхэд төв газраа төвлөрөөд аян даанаа хамжаарад буцан ирэхэд дөрвөн хатны эрх мэдэл тэнд суусан засаглал хүчгүй болоод ирхэн тэр. Дөрвөн хатан мэдэх эзэдгүй байсан газар өөрийн дураар өөрийн талын ихэс ноёд доор дурын үйлээ хийгээд байсан бол одоо алтан ургийн ихэс ноёд олон болоод ирэхээр тэд бүгд хотод байгаа учраас шууд зарлиг гаргах эрхэнд болгоомжлох хэрэгтэй болоод ирсэн. Шахаанд орж үнэн нь илэрхээс айсан дөрвөн хатан хаан өгөөдөө хаан ширээ барьж байсан тул түүний ургаас хаан гарах нь зэн хэрэг гэж зөвшөөрөв. Энэ тэр гэж хүмүүн цоглоогүй тул шууд ургаас нь хамаг их чадалтайг нь гаргая гэд гүйгийг дуу нэгтэйгээр хаан ширээн залсан учиртай. Гэвч хаан эцгийнхээ сүүлийн амьсгаг сонссон гүйг хааны сэтгэлд толвайн угсаанаас хаан болох ёстой гэх бодол байгаад байсан учраас мөнхийг хаан болгоё хэмээв. Тэгэхэд би хэлсэн юм. Эхлээд энд нэгдсэн дээр нь та байж бай. Алгуур байж бай. Ямагтайч бид одоо энэ байдлыг тулайн угсаанд өгөх юм бол эрх мэдлээ алдсан соргогтон хатан түүний жанжид хөвөд энэ төрийг авч явж чадахгүй. Их цэвэрлэгийг хийх гээд алуурчд нэртэнд болно. Бид эхлээд өгөөдөө хааны угсааны босромог бүхнийг цэвэрлэж хүмүүний нүдэнд гялаах зүйлтэй болгох ёстой. Та байж бай гэж хэлснийхэн төлөө би соргогтон хатантай тэмцэлдчихсэн болчихсон шүү. Цэвэрлээд өгөх, шууд өгөх хоёрын хооронд ялгаа бий. Мөн чанартай бол ийм л утгатай хэлсэн. Би бодсноо шууд ил хилдэг хатан. Толгойдоо өргөсдөө төмөр зүүсэн, унтлагын цагаан хувцас өмссөн, сахалтаа шүд гээд нэг харь хүмүүн намайг харь нутагт байхад ирж ихээхэн шахаж ухуулах гэж уур хөргөв. Тэгэхэр нь харж байгаад 4 хөлтөн жаргаж байвал сайхан, 2 хөлтөн захирч байвал сайхан. Мөнх хөх тэнгэр хаа байна? Тэр газар бидний хүч байна. Хэрхийг тэнгэр мэднэ. Дагаар орвол алт мөнгөө тушаа. Дагаар оромгүй бол өөх гэж хэлсэндээ. Тэр нь лугаа адил санснаа хэлдэг. Үүнээсээ болж адлагдсан түүхтэй. Гэтэл буруутай зөрүүтэй бодох мөн хаттын холбоон дээрээс ашиг хонжоо харагсад дөрвөн хатны гар хөлийн үзүүрт байгсад буруугаар ашиглахыг оролдож байсан юм. Хэрв соргогтон хатан бид хоёр тэмцчихвэл толвайн угсаа, өгөөдийн угсаа хоёул үгүй болно. Тэр хоёр хаан угсааг үгүй болчхоор зүчи цагаатай хоёр баруун зүгээс ирж энд хаан суун гэвэл тэнд хаан улсаа байгуулаад тогтоож ядаж байгаа хүмүүс энд хаант улсын үйлд оролцоно гэж худлаатвал тэдний бэлэн 100 шулны зтэй. Иймээс бид хоёрыг тэрсэлдүүлэх гэж арвин мөчиг тарьсан. Бүр балчир хөвүүдийг минь хүртэл хороож хооронд нь яс хаяхыг оролдож байлаа. Ийм учраас би зориг шулуудан алтан ураг дотор их цэвэрлэгээ явуулсан. Дөрвөн хатны гар хөл болж ихэс дээдсийн зарлиг бүрийг зөрчигсдгийг төмний өмнө яллаж, үүргийг нь хүлээлгэж, ёсыг нь үзүүлж цаазаар автугай. Ил тод байлгаж ард түмний нүдэн дээр байлгах тухай. Үүнийг Гүйг хаан зөвшөөрч бидэн хоёр энэ ялыг нь хийсэн. Олон ч ихэс ноёдыг хэлмэгдлэгээр болоод үнэнээр алсан нь үнэн. Энэ бүхний сүлд Соргогтон хатанд өгөх
түүний толгойн угсаанд өгөх гэж цэвэрлэгсэн тэр байсан юм. Ингэж байтал алтан ус байгуулагдах нь тодорхой болоод Зүч хааны баг урс, Цагаатай хааны баг урс тэндээ тусгаар ус байгуулад энэ төв Монголтойгоо харилцаагаа таслах юм хэлнэ. Тэндээс ирдэг байсан жингийн цувааг өөрсдөө мэдэх болов. Ингээд юу ярьж байна? Эцэг өвгдийн эвтэй байгаарай гэсэн жаяг хайчив. Энэ усыг хоёр хуваах байсан юм уу? Дөрвөн талаас нь тэгш захир гэсэн эцэг дээдсийн улбаа хаана байна гэд энэ хэлэлцлээ хийж мөн чанарыг нь асууна. Хүмүүн очиж байж мэддэг юм байна гэдгийг бид нар өөрсдийн биеэр үзсэн тул Гүйг хаан өөрөө тийшээгээ явсан. Гэтэл зорих газраасаа өмнө дөргөн хатны хуучин хөл гарт хорлогдож өгсөн юм. Учир нь тэнд тийм хил байгаагүй л байхгүй юу? Худал хэлсэн мэдээ байсан. Хэдийдээ цаг хугацааны явцад тэнд алтан ус байгуулагдах байсан ч тэр нь яг тэр үед Гүйг хааны үед байгаагүй юм шүү дээ. Ийм учиг болсон тул би илүүтэй ус зангидсан нь үнэн. Хэн алчхав миний нөхрийг, өгөөдөө хааныг хэн алав, яав юу болов хэмээн хайж байсан. Худал хэлмэгдэл дээр дөргөн хатан алтан ургийнхнаас нэжгээдийг алсан байтал би биер бас дөргөн хатны гар хөл хэн байв гэдэг утгаар олон ч алтан ургийнхны амь насанд хүрсэн. Энэ ч ялаараа тэнгэр надаас нүрээ буруулж, нүдээ олж гимтэйг цэрлүүлээгүй ялаар өөрийн минь биеийг цээрлүүлж асан нь үнэн. Энд би юр харамсахгүй. Яагаад гэвэл би алтан ургийнхныг дөргөн хатны гар хөлөөс цэвэрлэхийн тулд хороож байсан нь үнэн. Иймээс алтан ургийнхныг яагаад хорлов гэдэг асуудал өөрөө над дээр ирсэн. Энэ болох учигт би мэдэж байсан ийм л түүхтэй. За сүүлийн минь мөчийг сонсомоор байна уу? Аянгат. Соркаugтэн хатан таныг бас хилцээр хүмүүн аллаа гэд тэмцэлдэж эхэлсэн юм уу? Та хоёрын харилцаа тэр үед яг ямар байсан юм бэ? Хаймиш хатан. Тийм ээ. Би Соркаugтаны хатанд төрөө цэвэрлчгээд өгөх санаатай. Тэгээд учгаа хэлж байсан. Гэтэл намайг чи хитрхи алуурчин болоод байна гэд хитэнтэй зэмлэл ирсэн. Болиулах гэж цэрэг хүртэл над руу илгээж дайтаж байсан. Тэгэхэд нь чи дутаж бай. Би чиний гарыг цусанд хутгахгүй дээ. Энэ явдлыг өөрөөрөө дуусгах гэж байна гэж муудалцаж байсан. Эннээс удалгүй жилийн дараа Соркаugтэн хатан хүүдээ дагуулад ирсэн. Тэнд намайг барьж аваад би чамд хэлээд байхад чи яагаад аллгаа өргөжлүүлээд байгаа юм бэ? Энэ төр ус чинь цусанд ханах болоогүй байна уу? Гэж намайг зэмлсэн. Би нөхөр минь учир битүүлгээр өглөө. Тэр өглөө. Энэ бүхний ард байгаа арваалжилсан харыг арилгахаас нааш энд би аллгаа өргөжлүүлнэ гэж хэлсэн. Одоо болтол буруу санаатан байгаа нь гүйг хорлогдсон гэрчлэлээ. Ийм ах үед энэ төрд танаа удам гараад төд удалгүй нурж унана. Тиймээс би игсийн энэ өслөлийг авч дуусаж байж энэ хүн мөнхөд чинь өөрөө би төрөө шилжүүлнэ гэхэд чи бүр галзуурч гэсэн. Энэ чиг үгийг алтан ургийнхан бултаараа сонсож байсан. Ард түмэнч сонсож байсан. Яг юу болоод байгааг ухахгүйгээр хоёр хүүхний хэрүүлэл болсон юм шүү дээ. Учир нь бид хоёр л мэдэж байгаа учиг хэмчэндээ. Тэгэхэд миний гарыг сураар ингэж хойно холбоод би ч н ослогдож ирсэн учраас. Тэгээд ялтан лугай адил сөхөрч суугаад л бортог малгайч үгүй, үсээ самнахч чадалгүй сэгсийгээд л сууж байсан юм. Ийм байдалтай Соркаugтанд хандахад чи яагаад надтай зүгээр ярьж чадаагүй юм бэ гэх зэргээр хэрүүлийн л өнгө айстай өөрийгөө ойлгуулах гэсэн үйлдэлээ тайлбарлах гэсэн бидэн хоёрын үгэн тэмцэл болсон юм. Ингэхэд Соркаugтан за сэтгэлийг чинь ойлголоо. Одоо амар хэрхээ би мэдээ. Чи миний өмнөөс Тэнгэрийн өмнөөс шийдвэр гаргаад байна. Зөв буруу эсхийг Тэнгэр мэдтгвэ гэд орхидог эртний хаттын ёс. Эртний хаадын ёс хаа байна? Хитрхи их цусанд улангасаад одоо чамайг амуулж өгье гэж хэлсэн юм. Өнөө гарагт миний өхлийн өдөр бол болгоо тухай.
Энхэн үйлцэн үлийг минь энэ бие минь амьд минь үүрүүл. Хин дуртай намайг яаж хийтгэмээр байна түүгээрээ шийтэг. Тэгээд сэтгэл нь амархан бол цааш төрийг бүү хорл. Явтугай надаар өслөлөө гарахтугай гэж хэлсэн. Ингээд хуралдаа дуусаж хэрхэн яллах тухай гарсан. Надад өсөлсөн ноёд сайд байсан учраас олигтой үхэл лав ирээгүй юм. Амьдаар нь тамлаж аль болох удаанаар өхүүл гэсэн учиг байсан юм. Яг хэн тийм учиг гаргасныг нь мэдэхгүй л дээ. Их л өсөлсөн байна надад. Иймээс би өөрийн амьдад хилдсэн үйл бүхнийхээ хорыг амсаж хилс хэрэгээр олон ч сайд түшмэлийг алсан гороороо нэр муутай өгсөн хатан. Цоркаогтэн бид хоёрыг бүр алалцаад дууссан мэтээр байдг нь худлаа. Гэвч үнэндээ бибээр Цоркаогтэнд сайн түр эцгийн ясыг л эргүүлж өгөхийг хүсэж байсан. Харин муун химээвэл би Цоркаогтэн хатантай ер зөвлөлгүйгээр түүний өмнөөс шийдвэр гаргаж энэ түрийг цэвэрлэх гэсэн бодлого явуулсанд буруутай. Учир нь манай удам эзэн хааны байгуулсан гавьяаг хараар будсан учраас түүнийг бид угааж зүй ёсонд нь оруулах ёстой л гэж зорьсон. Энэ үгийг өгөөдөө хаан гуйг надад дамжуулж бид уйлээ даасан да. Нэг хүмүүн гараад цусцсан бол тэрүүгээр л цусцж дуусах ёстой. Эзэн дээдсийн хөвүүдийг тэдний угсааг энэ цуст хэрэгтэй холихгүй хичээж байсан. Аянгат дөрөвний гар хөл болж байсан гэд худал үнэн маш олон мэдээлэл танд ирж байсан болохоор алаад л байсан юм байна тийм үү? Хаймш хатан. Тийм ээ. Шүүгээд батлагч гарч ирэх аваас хороодог байсан юм. Гэтэл хуурамч батлагсад бас байсан байжээ. Тэнд нямбай хандаагүй би ялтай. Тиймээс ч яландаа би сэвтэй нэртэй өгсөн. Мөн өөх гэж би мөрөөдөлтөө зодуулсан. Намайг жанчиж алсан шүү. Хүмүүн зодуулаад тийм амар өвчгдөг юм биш юм билээ. Нэг өдрийн дотор 10 хүүхэд төрүүлтлээ зодуулсан. Тийм их өвдөлтийг мэдэрсэн. Аянгат дараа нь толвайн удмынхан гарсан ч эргээд гуйг хааны удмынхныг хүйс тэмдэрсэн байсан тийм үү? Хаймш хатан. Өнөө би өөрөөрөө энэ алгыг дуусгая гэсэн санаа минь гүйцэж чадаагүй. Алтан ургийнхныг хөнөөсөн үлдсэн хүмүүс байсан. Гэрч байсан. Надад дахиад ганцхан жилийг соргогтон төвчээртэйгээр өгчгсөн бол алтан ургийнхны тэр бусармаг явдлыг гаргагчд, өдүүлэгчд бүр цэвэрлэгдэх ёстой байсан юм. Иймээс дутуу ажил дээр орж ирсэн тэд өөрсдийн гарыг бузралсан шүү дээ. Учир нь тэр хэгээс бичиг миний цуглуулсан бүхэн соргогтны гарт очисон биз дээ. Миний амнаас сонсоод итгээгүй тэрээр өөрсдийнхөө алтан ургийг өмөөрч байсан ч гэсэн тэр цуглуулсан мэдээ баримт бүхэн бүр эзэн дээдсийг хорлсон хүмүүн явц бүхэн тэнд байхад хин тэр хэргийг дуусгахгүй бай гэхэвдээ. Иймээс мөнх хаан соргогтон хатан төрийг цэвэрлэх уйланд хүссэн хүсээгүй орж аллаг үлдэхээс өөр яах юм? Аянгат дахиад луу хамиш хатан. Тийм. Дуусаагүй ажил дээр орсон. Тэгэхээр бохрыг гүйцээж цэвэрлэх таараа. Үүнийг л хэлээд байсан юм би. Аянгат та угаасаа эрэгтэй хүүхэд өссөн болохоор бичиг номын соргогтон хатны гарыг цусдахыг хүсээгүй юм байна. Тэр сэтгэлээр яваад би өмнөөс нь бүгдийг нь хийчихээ цэвэрлэе гэд хэтрүүлчихжээ. Хаймш хатан. Тийм ээ. Би дайны талбарт гараад өөрийнхөө танихгүй хүмүүнийг эн чин эцэг шүү дээ. Эн чин хүү шүү дээ гэж бодохгүйгээр харваж алж байсан. Надад хүмүүний ам авахд соргогтон хатныг бодвол илүү өөр байсан шүү дээ. Энэ ялтай хийсэн хэргийнхэн төлөө ял үүрэх ёстой гэд жанжин хүмүүний авир байсан тул бид тэднийг яллахад сэтгэл эмзэрдэггүй байсан. Гэтэл соргогтон хатан бол хар нялхаас нь хатан ёсонд сураад гарын цэмцгэрийг сэтгэлийн ариуныг бясалгасан түүнийг энэ цуст хэрэгт оролцуулахыг үнэндээ би хүссэнгүй. Түүнийг би бүүэртэй хатан шиг
түүний сургасан их хатан гэж ёсолж хөндөлж энэ биед минь хүртэл сүүлийн хатан ухааныг 2 жилийг минь биечлэн заад сургасны ёсоор их багш эмэг ээжийн үр сад соёргосон хатан гэдэг утгаар нь дээдээр харж түүний өмнөөс шийдвэр гаргаж байсан юм. Дайн тулаанд нь дайтаж явсан хатад бид бол догшин авиртай. Гэтэл дайны тоос үзээгүй соргоогтой хатан бол өөр шүү. Ингээд хүссэн цусаа үдсэн юм чинь одоо яа гэхүү хэ. Өөрийнхөө нүдэн дээр шаваа зодуулж өгөхийг харсан тэрээр бас л олигтой нойрсох тэхээгүй л болсон байлгүй дээ. Тийм бузартай юм үзүүлэхгүй гэд хичээгээд байхад үзий гэд байсан. Одоо хохин гэд сун шүү дээ. Хэ. Аянгат таныг тэгээ зодуулж байхад хориглоогүй юу? Хаймш хатан. Бол гэж хэлэлгүй яахав дээ. Нэгэнт тамгалчихсан цаазыг яах юм бэ? Болооч гэдэл уйлаад л байсныг нь би харсан. Үгүй ийм байдаг юм аа гэдэл ойлгуулах гэж байгаа юм шиг хинч тэрийг болоогүй. Болио би шийдэрээ буцаая гэд соргогтой тэнд уйлж над руу зүтгсэн ч түүнийг хөвүүд нь бариад ойртуулаагүй. Гэвч тэр ялал гэсэн ял тэр хүмүүний өвнөөс илүү үнэтэй байсан юм. Тэр чинь бичээстэй. Харин хатан бол өглөөстэй. Бичээстэй өглөөстэй хоёрын ялгааг тэгхэд соргогтой хатан анх ухсан байлгүй дээ. Би зодуулж байхдаа түүнийг хараад инээж байж өгсөндөө. Ам тавтал зодуулсан миний биеийг харж сүүлийн амсгаа хүртэл 2 хүү дээрээ хориулан байж л үдсэн шүү дээ. Би ийм юм үзүүлэхгүй гэж хичээгээд байхад үзхийг хүссэн хүмүүн одоо яа гэхвдээ. Тиймд би инээлгүй янам. Магад тэр ийм аимшигтай юм болохыг төсөөлөөгүй ялалсан биз. Тэр чин намайг бодвол бичиг судар номын хатан хүмүүн ийм аимшигыг сонсноос биш үзээгүй. Бутахан удгун шийдвэр гаргасан хүмүүн тэрийгэ дуустал хардаг юм уу? Хаймш хатан. Тийм ээ. Энэ бол эцэг дээцээс хойш би болсон жаяг. Хэрвзээ хатан хаан хүмүүн яллах хэрэг гарсан бол тэр ялыг дуустал харах ёстой. Учир нь өөрөө юу хийснээ ойлгох учиртай юм. Эсвэргээрээ энэ нь тэр хаан хүмүүний хатан хүмүүний мөн чанарыг шалгасан шийтгэл байсан. Ингээд маш удаанаар ал гэж тушаасны өчигт 3-4 хоног зодуулж байж хүмүүний амь тасран шүү дээ. Тийм амар биш. Гол цэгийг нь орхиод л байвал зодуулаад л байна. Ил цус гараад дуусахгүй учраас мөн дотуур цус хагараад гойжихгүй учраас би бяцарсан ч мэдрэл байх учир амьдраад л байдаг юм. Ядахта өвтөр алах аргыг нь эзэмсэн хүмүүн намайг цогсон бол аймхаа өрц рүү нэг өшгөлөөд л зүрхийг зогсоож болох байсан ч тамлан алах ял байсан учир амин цэгүүд рүү зодож байгаагүй. Зөвхөн 4 мөчийг нь зодоод байвал 3 ч битгий хэл 30 өдөр зодоод ч хүмүүнийг алдаггүй юм шүү дээ. Гэтэл 3 хоног зодсон, мөчөөр нь эхэлж зодсон юм аа. Хурууг нь дэвсэлж, алгыг минь бяцалж, ингэж дээшээ ясыг нь нүдэж нухсан мах шиг болгож мөрөнд ирэхийн цагт тэр хүмүүн өгдөггүй. Гэтэл аз олж тэд ярахчд дотроос нэгэн хүмүүн байж өрц рүү цохиж энэ биеийг амархсан. Үгүй бол би бүх маха таташ болохыг мэдэрч өгөхгүй юу? Магад би ингэж тамлагцсан нь үйлэнтэй хит яарч гимгүү хүмүүнийг бас гимтэн болгон хороосны шам байсан бизээ. Аянгат. Та тэр үед байлдаж явж байгаад баригдсан уу? Хаймш хатан. Ордонд байж байгаад баригдчихсан. Би тэрийг чинь намайг бариад ялалчихна гэж яаж санах юм бэ? Игч бэрл ороод ирлээ. Ямар ч харгүй байтал чиний ял арай хэтэрлээ гэд барьчихсан юм чинь. Тэгэхэр нь би хэлэлцээд л хуралдаад л болох юм байлгүй гэд гинэн царайлаад л гараа хөлүүлээд хуралдаад ортол харин өөх ялаар шитгүүлж дууссан. Аянгат. Та
Та тэр үед зодуулж байхдаа юу бодож, юунд итгэж байсан бэ? Хаймш хатан. Тэнгэр мэдэж байгаа биз. Өнөөдөр миний өөхөх газар юм байлгүй. Үеийн үрээ энэ биеийнхэн өвчлөл зовлолоор алтан ургийнханд төлөөс түлж байвал болно гэж бодсон учраас би тэссэн шүү. Аянгат та тэгээд үхлээ гэхэд үеийн үрээ амьд байхдаа махан биерээ мэдэрчгсэн учраас одоо онгод болчихсон байгаа мó. Хэдэн жилийн дараа онгод болсон бэ? Хаймш хатан. Үхээд эрлэгт шүүлгэхэд хийсэн буйн нь их байсан учраас онгод болжээ. Түлж барсан уу үгүй юу хэн мэдхв? Ямар тач одоо онгод болон бууж байгаа нь мөрлөж амьдарсан үйл минь зөвхтэй байсны баталгаа биз. Алдах үеин байсан ч оноо нь аривантай байсны гавьяа бизээ. Аянгат. Таныг дэнслээд үзвэл тэр цагта ямар үйлийг хийж үлдээсэн бэ? Зүв байсан гэх үйл чинь юу вэ? Та хатан хаан байхдаа ямар үйлийг хийж төр улсыг яаж тэгштгэж байсан бэ? Хаймш хатан. За ямагтайч бид их хэцүү үед хаан хатан болцоож байсан. Тэр бүх самууныг засна гэдэг эхэндээ их буян болсон айтай. Олон чиг жил болгон авах татвар эмсийн заяаг тэгшилсэн болохоор олон газраас хүүхэн татдаг байсан тэр жайгийг халсан. Өгөөдөө хаан дор байгаа улсаасаа охид хүүхнүүдийг татдаг шинэ хууль засагласан байсан. Тэрийг нь буцаагаад торог болон дээл болгож хувиргасан. Энэ минь хамагтай их буян гэж сэтгэдэг юм аа. Хүмүүний амьдрал гэдэг чинь тэр нэг жижигхэн бичээсээс болж мянган охидын хувь заяаг засаж байгаа босуу. Энэ л үйл магад намайг онгод болгоход нөлөөлсөн. Мянган хүмүүний амийг аварч мянган охидын хувь заяаг зассныхан хариуд 300 хүмүүний амийг авсан энэ ял хоёрын олон мянган нь дийлсэн гэж бодогдох юм да. Иймдээ би тамд биш, харин тэнгэрт очсон доо. Аянгат. Гүйг хаан байхдаа та хоёр хамтарч энэ бодлогыг явуулж энэ хүмүүсийн амийг авсан биз дээ. Хаймш хатан. Тийм ээ. Аянгат. Өгөөдөө хааныг хорлож алсан хэрэгээр алтан уургийн нэг охиныг яргалж алсан. Хэрэг хийгээгүй байхад нь гүтгэж алсан гэж гүйг хааныг тэр үйлийг хийсэн гэж бичсэн байсан. Гэхдээ тэр эндүүрлөө эсвэл яг бодит болсон явдал юм уу? Хаймш хатан. Гүйг хаан алсангүй. Үүнийг дөрвөн хатан бүх их алтан уургийнхны дунд хийсэн юм. Алалтун бэхийг өгөөдөө эцгийг хороосон гэж батлах гээд яргалж тамгалж алсан. Мөн тэр хэрэгтэй ойролцоо онгуудын алаага бэхий торгоны замын их гүнж, төрийн их гүнж, миний багын анд хамтдаа оргон дутааж байсан тэр охин бас дөрөвний гарт амиа алдсан байсан. Тийм учраас би энэ босромгийг шийдэх гэж зүрх зориг гаргаж өөрийн гараа цустахаас эмээгээгүй юм. Өөр хэн нэгэн хатан гүнж байсан бол би тэгтлээ эмзэглэхгүй. Нялх багын минь андыг алсан учраас тэгж хурднаар дөрвөн хатнаас хаан ширээг нь булааж хатан заяаг нь нурааж амийг нь нэгүтгий гэж ботсон. За шүүн үзээ. Аянгат дөрвөн хатныг хүү гүйгийнхээ хаан болгохын төлөө амьдралаа зориулж зүтгэсэн гэж одоо үед магтдаг. Хаймш хатан. Тийм юм байсангүй. Тэр гагцаараа хатан хаан байхыг л бодож бүх хөвүүдээ өөрөөсөө зайлуулж алс хязгаар руу цөлөг туртай хатан. Аянгат тэгээд гүйг хаан ирсэн тулдаа тэрнийг барьж авсан. Хаймш хатан. Өгөөдөө нэг ч хөвөн их нутагтаа хүл гიშгэж болохгүйгээр дандаа жил дараалуулан аян дайнд яваад байсны учигт ард нь дөрвөн хатан байсныг бид тэр олон жил дайнд явсныхаа дараа биднийг үхээсэ гэж тэр хол явуулдаг байсан хүслийг мэдснийхээ дараа төрд учиг холбогдох болсон. Аянгат ирэхэд хөндий хүйтэн ухтаж авсан уу? Хаймш хатан. Тийм ээ. Аянгат
Өөрийн төрсөн гоодон хүүгээ тэр бас алсан уу? Хаймш хатан. Тийм ээ. Аянгат. Гүйг хаан та хоёр болгоомжтой байсан учраас шууд хорлож чадаагүй юм байна, тийм үү? Хаймш хатан. Бидний нэг заншсан зан гэх юм бол өөрсдөө л хоолоо хийж идэж байх. Баруун хязгаарт явж байхдаа биднийг удаа хорложж өөхөх шахсан. Азар хорийн өрөндөг олдож амьд үлдсэн учраас түүнээс хойш бид хоёр хүмүүний хоол идэхээ байчихсан. Тэгж хордсон учраас бидний бие тийм ч их урт настай биш байсан. Бидний ходоод маш их өвддөг. Тийм учраас би их муут хүмүүс байсан. Тийм ч урт наслах хувь заяа зүгээгүй ч Тэнгэр бидэнд магад энэ бузар муухай бүхнийг ил гарга гэж тэр өдөр өөхөх заяаг хэдэн жилээр хойшлуулсан бизээ. Бидэнд гидсэнд таархааргүй багахан юм өгөхөд л үхэхээр тийм бие муутай. Бид нар бүхэд л мах идэж чадахгүй, шүлнөөс өөр зүйлээр ундаалж чаддгүй. Сүүлийн хэдэн жилдээ бид нар нүмгэн арсан дээр хочсон арснаас өөр дүргүй байсан. Тиймээс олон давхар дээлийг нь давхарлан өмсөж байж хүмүүнтэй уулздаг зовсон хоёр байсан шүү. Ходоод түлэх хор байсан учраас тэрийг илаашруулах арга байхгүй гэж эмч домч хэлнэ. Аянгат. Тэгвэл тэртээ тэргүй үхэхээ мэдэж байсан юм уу? Хаймш хатан. Тийм учраас л би өөрөөрөө дуусгана гэж хичээгээд байсан нь тэр юм. Аянгат. Гүйг хаан болохоор би бас энэ хорийг өөрийнхөө гараар цэвэрлжгээд мөнхөд өгнө гэд зүтгэжсэн. Хаймш хатан. Тийм ээ. Илүү хурдан хорлогдох учраас бүх мэдлэгийн төвд байсан бид хоёр хичээнгүйсэн нь тэр. Годон тэр бүхнийг сонсоод төвчээгүй дээ. Бас бие хүчтэй болгоомжлох зүйлгүүдээ алдчихсан юм. Аянгат. Годон ирж бас хэлсэн юм уу? Хаймш хатан. Бид гуруулаа сонсоод тэр бүх мэдээ баримтыг цуглуулсан. Годонгийн гэргий ирвэ гэж, ирвэхээ хатан гэж байна. Тэд бид дөрөв яг ингээд төрийн тогоонд байж магад бид өгөөдөө хааны гэр бүл учраас илүүтэй их мэдлэгтэн дунд байсан байх. Заримтай дөрвөн хатны гар хөл болсон хүмүүс нь ч бидний эцгийн хяа төвшмөд шүү дээ. Тиймээс мэдлгүүд бидэнд илүү олдож харин мөнх болоод Цоркогтен хатан толвайн угсаанд олдохгүй байсан. Бид нар энэ гэр бүлийнхээ өмхийг дотроо дарахыг хичээсэн ах дүү авга нараад оруулахыг хүсээгүй. Ингээд хүмүүний нүдэнд бол гэр бүл дотроо алалцаад өвчгсөн юм шиг түүхээс арчигдахыг хүссэн юм. Учир нь их хатны хийсэн булхай хитрхи аимшигтай байсан тул бид нар энэ өгөөдийн угсаа нэрд муухай толб үлдээхгүй тулд нууж залгиад үлдэхийг хүссэн. Чи боддоо сайн мууч дөргөн гүйгийн их шүү дээ. Өмнөөс нь ичин бас өрөвдөн. Түүнээс болж ямар их гай босныг сонсоод гомдно, гутрна, үзен ядна гэд их хэцүү. Цаашлаад бидний ухсааны үр хүүхдүүд жонот хатад алагдах учраас аюултай учраас гайг өөрсдийн нуруунд үрж дуусгах нь зөв байлаа. Хэрв бүх алтан урагт тарах юм бол өгөөдийн ухсаа дахиж хизээч алтан ургийн сэнтид баруун гар зүүн гарын суудалд суухгүй шүү дээ. Тийм учраас залгиад үлдэхийг хичээсэн юм. Тэгтэл тэнгэрч бас хатуу юм аа. Тэр үед нуухыг хүсэж өдий болтол нуусан зүйлийг өөрийн минь амаар хилүүлээд байж байдаг. Магад Цоркогтен саад хийгээгүй бол хизээч илрэхгүй байж магад гэж шийтгэе юу бүүмэд. Гэвч хүмүүн ажил гүйцэд хийгээгүй байхад Цоркогтен дэндүү санд руу бас яруу ийм л түүх болсон юм да үрс минь.